сайн уу? Би ойр бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд одоо өмнө би дандаа нугасан оруулдаг гэсэн. Энэ удаа би бас тэрийг нь оруулъя гэж бодлоо. SMS харуулад. Тэгээд та нар оройн унтахтаа сонсохгүй юу? Хэрвээ энэ арай чанга сонсож байгаа юм бол дуунаа арай багасгаарай. Би яг YouTube дээр ямар бичлэг оруулахаа сайн мэдгүй учраас ойлгохгүй яваад байгаа. Тэгээд та нар одоо үзмээр байгаа бичлэг одоо байвал санаа нь байвал доор коммент бэлтгээрэй. TikTok, Instagram, Facebook дагаарай. Миний шинэлэг дагаарай. За энэ удааны бичлэг би өмнө бас хийж ирсэн. ASMR гэхдээ би ингээд алдартай хүмүүсүүдийн хэлсэн үгнүүдийг одоо хэлье. Үнэхээр хэцүү үед энэ бичлэгийг гаргаад сонсоод үзээрэй. Альберт Эйнштейний хэлсэн үг нь төсөөлөл бол мэдлэхээс ч илүү чухал байдаг. Харин Нельсон Манделагийн хэлсэн үг нь болохгүй мэд санагддаг зүйл хийж дуусгал хүртлээр боломжгүй мэд байдаг. Болохгүй мэд санагддаг зүйл хийж дуусгах хүртлээр боломжгүй мэд байдаг. Болохгүй мэд санагддаг зүйл хийж дуусгах хүртлээр боломжгүй мэд байдаг. Махатма Гандигийн хэлсэн үг нь дэлхийд гарахыг хүснэ өөрчлөлтөө өөрөөсөө эхлүүл. Леонардо Ди Каприогийн хэлсэн үг нь хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсвэл буужхгүй байх хэрэгтэй. Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсвэл буужхгүй байх хэрэгтэй. Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсвэл буужхгүй байх хэрэгтэй. Уилл Смитийн хэлсэн үг нь айдас бол бодит биш, харин бидний бодол бий болдог. Айдас бол бодит биш, харин бидний бодолд бий болдог. Айдас бол бодит биш, харин бидний бодолд бий болдог. Анжелина Жолигийн хэлсэн үг нь бусдад туслах нь амьдралын хамгийн утгатай зүйлсийн нэг. Бусдад туслах нь амьдралын хамгийн утгатай зүйлсийн нэг. Том Хэнксийн хэлсэн үг нь хэцүү үед хизээ нэгэн цагт дуустдаг. Хэцүү үед хизээ нэгэн цагт дуустдаг. Дензел Вашингтон хэлсэн үг нь мөрөөдөл зориглохгүй бол зүгээр л мөрөөдөл хэвээр үлддэг. Мөрөөдөл зориглохгүй бол зүгээр л мөрөөдөл хэвээр үлддэг. Мөрөөдөл зориглохгүй бол зүгээр л мөрөөдөл хэвээр үлддэг. Харин Роберт Дандер хэлсэн үг нь амьдрал хоёр зүйл чухал даруй байдал талархал. Амьдрал хоёр зүйл чухал байдаг. Тэр нь даруй байдал талархал. Амьдрал хоёр зүйл чухал байдаг. Даруй байдал талархал. Хэцүү үедээ энэ бичлэгийг дахиж нэг сонсоод үзээрэй. Морган Фриманы хэлсэн үг нь өөрийгөө өөрчлөх зорилготой байх. Өөрийгөө өөрчлөх зорилготой байх. Өөрийгөө өөрчлөх зорилготой байх. Өөрийгөө өөрчлөх зорилготой байх. Кену Ривзийн хэлсэн үг нь заримдаа бидний мэдэрч буй зовлон бидний илүү хүчтэй болгодог. Заримдаа бидний мэдэрч буй зовлон биднийг илүү хүчтэй болгодог. Заримдаа бидний мэдэрч буй зовлон биднийг илүү хүчтэй болгодог. Жим Керригийн хэлсэн үг нь хүмүүс өөрийн хүсээгүй зүйлээ хийхээс айж амьдардаг. Хүмүүс өөрийн хүсээгүй зүйлээ хийхээс айж амьдардаг. Хүмүүс өөрийн хүсээгүй зүйлийг хийхээс айж амьдардаг. Джонни Депп нь өөрөөрөө байх нь хамгийн чухал. Эмма Ватсон хэлсэн үг нь
өөрийгөө дуу хоолой ашиглах нь хамгийн чухал. Өөрийгөө дуу хоолой ашиглах нь маш чухал. Өөрийгөө дуу хоолойг ашиглах нь маш чухал. Скарлетт Йоханссон хэлсэн үг нь өөрийгөө хайрлах нь амьдралын хамгийн том хүч. Өөрийгөө хайрлах нь амьдралын хамгийн том хүч. Өөрийгөө хайрлах нь амьдралын хамгийн том хүч. Jennifer Lawrence-ийн хэлсэн үг нь төгс байх гэж оролдох хэрэггүй, чихэн бай. Төгс гэж байдгүй. Төгс байх гэж оролдох хэрэггүй, чихэн бай. Төгс байх гэж оролдох хэрэггүй, чихэн бай. Натали Портманы хэлсэн үг нь суралцах нь хүний үргэлж өсгдөг. Суралцах нь хүнийг үргэлж өсгдөг. Суралцах нь хүнийг үргэлж өсгдөг. Суралцах нь хүнийг үргэлж өсгдөг. Брэд Питтийн хэлсэн үг нь өөрийн амьдралаа өөрөө бүтээн. Өөрийн амьдралаа өөрөө бүтээн. Өөрийн амьдралаа өөрөө бүтээн. Кристиана Беллын хэлсэн үг нь хөдөлмөр бол амжилтын үндэс. Хөдөлмөр бол амьдралын үндэс. Хөдөлмөр бол амьдралын үндэс. Хөдөлмөр бол амьдралын үндэс. Хөдөлмөр бол амжилтын үндэс гэж хоёр хүгэлцсэн байна. Хөдөлмөр бол амжилтын үндэс. Хөдөлмөр бол амжилтын үндэс. Мэтт Деймоны хэлсэн үг нь сайн боломжийг хүлээх биш өөрөө бий болго. 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 Хью Жекманы хэлсэн үг нь өдөр бүр өөрийгөө сайжруулахын хичээн. Өдөр бүр өөрийгөө сайжруулахын хичээн. Өдөр бүр өөрийгөө сайжруулахын хичээн. Райан Рейнолдын хэлсэн үг нь хошигнол амьдралыг илүү хөнгөн болгодог. Хошигнол амьдралыг илүү хөнгөн болгодог. Хошигнол амьдралыг илүү хөнгөн болгодог. Жеки Чаны хэлсэн үг нь амжилт бол олон удаагийн бүтлгүүдлийн дараа ирдэг. 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 Том Крузигийн хэлсэн үг нь мөрөөдөл хүрэхийн тулд шархуу хөдөлмөрлөж хязгаарч бууж өгч болохгүй. Мөрөөдөлтөд хүрэхийн тулд шархуу хөдөлмөрлөн хязгаарч бууж өгч болохгүй. Кэра Найтлийн хэлсэн үг нь өөрөөрөө байх нь хамгийн том зориг. Өөрөөрөө байх нь хамгийн том зориг. Өөрөөрөө байх нь хамгийн том зориг. Айн Хэтийн хэлсэн үг нь хүмүүсийн хэлэх үгнээс илүү өөртөө итгэх ант чухал. Хүмүүсийн хэлэх үгнээс илүү өөртөө итгэх хамгийн чухал. Хүмүүсийн хэлэх үгнээс илүү өөртөө итгэх нь хамгийн чухал. Крис Хемсвортын хэлсэн үг нь амжилт бол аз биш. Тасралтгүй хөдөлмөрийн үр дүн. Амжилт бол аз биш. Тасралтгүй хөдөлмөрийн үр дүн. Зиндэгийн хэлсэн үг нь өөрийнхөө үнэнч байдлыг хязгаарч буй алд. Өөрийгөө үнэнч байдлыг хязгаарч буй алд. Тэгээд үнэхээр хэцүү үедээ энэ бичлэгийг дахиж нэг сонсороо юм. Ариун дотоогоос нэг сонсороо юм. Үнэхээр таалагдсан бол лайк дараад subscribe дараарай. Би дараагийн бичлэгтээ бас асуулт оруулахыг хичээе. Та нар комментэн дээр
одоо юу хийхэд минь хэлээрэй. Ямар санаа бодол байна уу гэдгийг хэлээрэй. Баяртай.